Дараагийн мэдээг танилцуулъя. Нигер улсад аюулгүй байдлын нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн байдаг. За тийм учраас бол сүүлийн үед хүүхдүүдийг хулгайлах асуудал бол дэгдэх болсон. За харин сүүлийн одоо нэгэн жишээ нь бол Нигерийн католик сургуулиас хулгайлагдсан 303 сурагчийн 50 оргож эцэг эхтэйгээ уулзсан ийм хэрэг явдал болж байна. За өнгөрсөн баасан гарагт зэвсэгт этгээдүүд Нигерийн Пампере тосгонд бол байрлах католик шашны сургуулийн татвар байранд дайран орсон байна. 303 хүүхдийг 12 багшийн хамт нь хулгайлсан байна. За тус сургуулийг удирддаг католик сүмийн хам ламын хэлснээр 253 орчим сурагч нь одоо хүртэл барьцаанд байсан хэвээр байгаа юм байна. За тэдний дунд 6 настай хүүхдүүд байгаа гэдгийг орон нутгийн хэрэгслүүд эцэг эхийн мэдээлэлээс иш татаа мэдээлсэн. За сургуулийг удирддаг католик хам Кан дарга Булус Йоханна мэдээлэлтэй сурагчид баасан бэм гарагт олзлогдсоос цугтаж гарч ирж чадсан. За Африкийн хамгийн олон хүн амтай энэхүү улс нь бол одоогийн байдлаар аюулгүй байдлын нөхцөл байдал нь ихээхэн хүндэрсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол тус улстай холбоотой радикал исламистууд бол нэмэгдэж байгаа. За тэдгээр исламистуудын хувьд христэд итгэгчдийг хөнөөх явдал бол нэмэгдэж байгаа учраас Америкийн засаг захиргаанаас тус улсад онцгой анхаарал хандуулж байгаа. За үүний зэрэгцээ энэ асуудалтай холбогдуулан Ромын пап 14-р Лео ням гарагт бас мэдээлэл гаргаж барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй судлахыг чин сэтгэлээсээ уриалсан байна. Ромын папын хувьд залбирлынхаа төгсгөл маш их харамсаж байгаа. За ялангуяа хулгайлагдсан хүүхдүүд охид доогийн төлөө бол ихээхэн санаа зовж байна. За гэр бүлүүдийн төлөө бас залбирч байгаагаа мэдгдсэн байна. Сургуулийн хүүхдүүдийг хулгайлж барьцаалах асуудал Нигерид аюулгүй байдлыг тодорхойлох нөхцөл байдал болсон. За зэвсэгт бүлэглүүд сургуулиуд илүү их анхаарал татахын тулд энэхүү хүүхдүүдийг барьцаалах стратегийг хэрэгжүүлдэг 10 гаруй жилийн өмнө Ченобок сургуулийн охидыг хулгайлсан хэрэг гарснаас хойш Нигерт доор хаяж 1500 орчим сурагчийг барьцаалсан ийм асуудал үүсэж байгаа. Тэднээс барьцааны мөнгө төлсний дараа бол олон хүүхдийг нь суллаж авч чадсан. За баасан гаригийн халдлага нь хөрс зөргөлтэй Кеби мужийн Мага хотод 25 сурагчийг мөн хулгайснаас ердөө 4 хоногийн дараа болсон хэрэг явдал болж байна. За энэ нь бол 170 км орчим зайд оршдог газар юм байна. Тус халдлагын үеэр 2 хүн амь насаа алдсан боловч хулгайлагдсан 38 хүний аюулгүй байдлыг хангаж аюулгүй байдлын хүчнийхэн тэднийг аварсан гэдгийг Нигерийн ерөнхийлөгч Боло Тибүнү ням гарагт X хуудаснаа мэдгдсэн юм а.